Ахашвяш хаан Иудачуудын өштөн Хаманы өргөөг Эстер хатанд өгчээ. Мордехай өөрийнх нь хувьд ямар хамаатан болохыг хаанд Эстер хатан хэлсэн тул Мордехай хаанд бараалхав. Хаманаас авсан тамгад бөгжөө хаан суглан авч Мордехайд өгсөн ба Эстер хатан ч Хаманы гэр хотлыг Мордехайн мэдэлд өгөв. Тэгээд Эстер хаантай дахин уулзжээ. Тэрээр хааны хөлийн өмнө сөхрөн унаж Иудачуудын эсрэг сэдсэн агааг хүн Хаманы хорон муу төлөвлөгөөг холдуулан зайлуулахыг хаанаас уйлан гуйж өршөөл таллыг нь ирэхэд хаан алтан таяга Эстер лөө сунгалаа. Эстер босож хааны өмнө зогсоод түүнд "Хэрв хаантан болгооч би мөн таны тааллыг олсон бол бас энэ хэрэг хаанд зохистой санагдаж хаантан үүнийг зөв хэмээн үзэх аваас хааны харьяаны бүх аймагуудад буй Иудачуудыг хүс тэмтэрхээр агааг хүн Хамедатагийн хүү Хаманы сэдэж гаргуулсан албан бичиг төлөвлөгөөг хүчингүй болгох зарлиг буулгано. Ард түмний минь дээр буй гай зовлонг би хэрхэн харж твчих билээ. Илгэн садангийнхаа сүрлийг би хэрхэн харж твчих билээ гэв. Ахашвяш хаан Эстер хатан болон Иуда хүн Мордехайд сонсогтун би Хаманы гэр хотлыг Эстерт өгч Иудачуудын эсрэг гар далаасныхын төлөө Хаманыг дүүжлүрт дүүжилсэн. Одоо та нар Иудачуудын төлөө юуг зүй зохистой гэж үзэн түүнийгээ хааны нэрийн өмнөөс бичиж хааны тамгад бөгжөөр лацад. Хааны нэрийн өмнөөс бичиж тамгад бөгжөөр нь лацадсан зарлиг хүчингүй болохгүй гэв. Тэгээд тэр даруй Сиван хэмээх 3 дугаар сарын 23 дахь өдөр хааны гүүш нарыг дуудан ирүүлээд тэд Иудачуудын тухайд Мордехайн тушаасан болгоныг бүсийн удирдагчид, амбан захирагчид болон энэтхэгээс гүүш хүртэлх 127 аймгийн засаг ноёдод аймаг бүрийн бичиг үсгээр ястан үндэстэн бүрийн төрлөх хэлээр түүнчлэн Иудачуудад тэдний бичиг үсэг төрлөх хэлээр бичжээ. Тэд Ахашвяшан хааны нэрийн өмнөөс ийхүү албан бичиг бичиж хааны тамгад бөгжөөр лацтан хааны мордын жүчээний хурдан хүлгийг унсан зарилгуудаар илгээлээ. Хаан энэхүү зарилгатаа хот бүрд буй Иудачуудыг цуглан нийлж амиа хамгаалж өөрсдөд рүү довтолсон аливаа цэрэг дайчид аймгийн хүмүүсийг хүүхэд эмэгтэйчүүдтэй хөнөөн устгаж алж хороон хүс тэмтрээд эд хөрөнгийг нь олзлон авахыг зөвшөөрсөн байв. Үүнийг Ахашвяшан хаан бүх аймаг даяар Адар хэмээх 12 дугаар сарын 13 дахь өдөр буюу өнөөх өдөр гүйцэтгэхээр болжээ. Ингэхдээ тэр өдөр Иудачуудыг дайснуудаасаа өршөөгөө авахд бэлэн байлгахын тулд албан бичгийн хуулбарыг аймаг тус бүрд зарлиг болгон тарааж бүх ард түмэнд дуулгахаар боллоо. Хааны жүчээний хурдан хүлгүүдийг унсан олон зарлага хааны тушаалаар даруй яарвчлан гарч одов. Энэхүү зарлигийг Шушаа цайдад зарлжээ. Хааны дэрэгдээс Мордехай хаад ноёдын өмсдөг хөх ягаан цагаан өнгө хосолсон дээл том алтан титэм нийл ягаан майланган нүмерэгтэй гарч ирэхэд Шушаа хот даяар баяр хөөр болон хашгиралдав. Ийхүү Иудачууд гэрэл гэгээ баяр хөөр хайр хүндэтгэлийг үзжээ. Хааны тушаал хурч буй аймаг хот бүрд Иудачууд баярлан хөөрж найр наадам хийцгэн баяр төдрийг тэмдэглэв. Иудачуудаас айх хайдас ард олныг нөмөрсөнд газар орны ард түмнээс олон хүн Иуда хүн болсон ажээ. Амен. За тэгээд эндээс ингээд харж байна. Одоо өмнөх бүлэг дээр яг хин Эстер хатан Ахашвяшан хаан Хамаа хоёрыг урьж авчираад зоог бариад тэгээд тэрийг тэрний өмнө өдөр бас нэг удаа тэгсэн. Тэгээд тэр өнгөрсөн 7 хоногийнх нь бол яг 2 дахь өдөр нь энэ удаа нь бол яг тийм өнгөрсөн 7 хоногт яг 2 дахь өдрөө Хамаа хаан хоёрыг ураад тэгээд зоог бэлдээд урьсан. Тэгээд хаан асуугаад чи юуны төлөө энэ бүхнийг хийгээд байна вэ? Надаас юу хүсэж байна вэ? Яг одоо тэрийг хэлээрээ. Тэгээд би юу ч байсан чиний хэлсэн зүйлийг би биелүүлж өгнө гэж маш том амлалт хэлдэг тийм ээ. Хаант улсынхаа талыг өгөхөд ч бэлэн байна гэд. Тэгээ тэр үед нь Хамааны сэтсэн хорон муу санааг хэлээд ингээд миний амь насыг болон миний ард түмний амь насыг устгахаар энэ Хамаан санаачлаад байна гэд. Тэгээд хаан Хамааныг өөрийнх нь бэлдсэн Мордехайг алахаар бэлдсэн маш өндөр дүүжлүрт нь өөрийг нь дүүжилж алсан ийм явдал болсон байгаа. За тэгээд энэ явдал болоод тэр Хамаан бол яг тэр Ахашвяшаны тэр
127 улс орныг эзэлсэн энэ итгэхээс тэр Иран, Иракийн нутаг одоо ойрхт орнод Израиль одоо бүх тэр олон үндэстнүүдийг эзэлсэн тэр том эзэнт гүрний яг одоо хаант улс байсан. Тэгээд тэрний яг ерөнхий сайд нь буюу одоо хааны дараагийн баруун гарынхын түшмэд нь бол тэр Хаман гэж байсан. Тэгээ Хаман устгагдсны дараа Хаманыг устгасны одоо хороосныхаа дараа хаан тэр тамхтай бүгж тэр эрх мэдэл тэр шадар сайдын тэр эрх мэдэлтний тэр өндөр албан тушаалд Мордехайг томилсон байгаа. Мордехайд тэр Хаманы барьжсэн тамга, тэмдэг бүх эрх мэдлийг Мордехайд өгсөн. За тэгвэл эндээс юу харж байгаа гэхээр Мордехай яг бурхны өмнө зөв байгаад, яг бурхны өмнө хийх ёстой зүйлээ хийгээд, яг шудраг зөв итгэлээсээ ерөөсөө ухраагүй, бурханд үйлчлэх ёстой, бурхны одоо захирч тушаасан яг л тэр бүхий зүйлийг хийгээд хийж явсаар байгаад яг тэр өөрөө яг тэр бүхнийг хийжсэн учраас Хамаанд мөргөөгүй те Хамаанд бурхнаас өөр хинт ч мөргөж болохгүй учраас Хамаанд мөргөөгүйхээ төлөө одоо үндэстнэрээ устгагдаж хороогдох тийм аюулд нүрэлсэн байсан ч гэсэн тэр болоогүй, тэр зогсоогүй. Тэгээд Эстэртэй хамт бас мацаг барин залбирж ирснийг бид нар мэдж байгаа тийм. Тэгэхээр эндээс харахад тэр бурхны тушаалыг хизээж зөрчихгүйгээр хичнээн амь нас нь аюул дүртээд зөвхөн өөрийнх нь амь нас биш, бүр үндэстэн нь тэр чигээрээ устгагдах аюул дүрсэн. Өөрөөс нь болоод өөрийнх нь зөвхт байдлын төлөө, өөрөө бурханд зөв байсныхаа төлөө үндэстэн нь тэр чигээрээ тэр үндэстэн газар дээр байхгүй болтлоо устгагдахаар бэлэн болсон тийм аюул ирчээд байсан ч гэсэн тэр хийх ёстой зүйлээ хийгээд шудраг өөрийнхөө тэр шудраг зөв үйлсийг үргэлжлүүлж байсан учраас бурхан яг цаана ажиллаад яг тэр хорон муу хүнийг өөрийнх нь усан нүхэнд нь унгаагаад өөрийнх нь өөдөө шийдсэн чулуунд нь өөрийг нь цохиулаад буюу тэр дүүжлүүрт нь Хамааныг дүүжилж алаад тэгээ харин Хамааны тэр өндөр байр суурь тэр эрх мэдэл тэр хамаг эрх мэдэл нь хинт Мордехайд ирж байгаа. Тэгэхээр эндээс бид нар юу харж болох вэ гэхээр хүн яг өөртөө хариуцагдсан оногцсон ажиллааг одоо ажлын газар ч юм уу те яг оногцсон зүйлээ яг хийх ёстой зүйлээ яг ном дүрм журмынхын дагуу тухайн улс тухайн байгууллага тухайн одоо ажиллаж байгаа ажлын газар тухайн хийж байгаа ажил чинь танаас юу хүссэн те хууль ёсныхаа дагуу тэр бодлого журмынхаа дагуу байгууллагынхаа бодлого журмынхаа дагуу те хүн яг л хийх ёстой юмаа хийгээд шудраг зүгээр явж байхад хичнээн дайснууд те хичнээн атаархдаг хүмүүс энэ одоо дээшээ гарчлаа энэ надаас илүү гарчлаа энэ миний доор ажилдаг байсан энэ миний дараа ажилд орсон тэгсэн мөртлөө энэ яасан ингээд сүрхий яваад байхаа энэ яагаад дарагд ингээд таалагдаад байна гэд бид нар бол яг Хамаан шиг дайснуудтай өдөр тутмынхаа амьдралд хүн болгон эргэн тойрондоо тулгарч явдаг атаархсан хүмүүс бидний эргэн тойронгоо хүн болгоны эргэн тойронгоо байдаг. Гэхдээ харин хичнээн хүн атаархаж хичнээн ховж ярьж хичнээн ардуур муулж хичнээн унгаах гэж оролдсон ч гэсэн хэрвээ хүн өөрөө л шудрах зүв байгаад өөрөө л хийх ёстой зүйлээ ямар ч алдаа мадаггүй зөв хийх юм бол тэр хүн эзээч дарагдахгүй. Тэр зөвийн одоо үннээр явбал үхэр тулаа гүйцэнэ гэж Монгол ардын үг байдаг. Яг тэгж зөв шудраг явж байгаа хүнийг цаана нь үнэхээр бурхан харж байгаа. Тэр үйлсийг чинь дэмжихээр яг зохис цагт нь өөрийн чинь нэр хүндийг буцааж авчрахаар ч юм уу тэр атаархаж хорсож элдвийн юм санаж сэдэж байгаа хүмүүсийн эсрэг ингээд бурхан хамгаалахад бэлэн байдгийн байна гэдгийг яг Мордехайн энэ эрх мэдэл энэ их өндөр албан тушаалд хүрж байгаагаас нь бид нар харж байна. За тэгээд Мордехайгаас гадна бид нар Библиэлд мэддэг бас олон ийм жишээнүүд байгаа. Бидний сайн мэдэх Йосеф байна. Йосефийг бүр өөрийнх нь ах дүү нар төрсөн ах дүү нар нь өөрийг нь атаархснаасаа тий аав нь өөрийг нь Йосефийг илүү хайрлаад байна гэж атаархснаасаа болоод ах дүү нар нь өөрийг нь Египт рүү боолоор зараад явуулчихдаг тийм ээ. Тэгээ Египтэд очиод очисон газараа тэр бас л тэр үнэхээр зөв сайн шудраг хүүхэд байсан учраас очисон газараа боол болж очисон айлынхаа ажлыг үнэхээр хариуцлагатай үнэхээр ямар ч алдаагүй маш амжилттай сайн хийжсэн учраас Йосеф тэр айлын тэр Потифар гэдэг хүний бүхий л одоо хийх ёстой бүх дарга даамбал нь одоо бусад үйлчлэгч зарц нарын дээр нь гараад дарга даамбал нь болоод бүгдийг хариуцаад бүх зүйлээ тэр Потифар гэдэг хүн саннаа амар толгоо өвдөхгүйгээр энийг яах вэ тэрийг яах вэ гэхгүйгээр Йосефт хариуцуулаад явж ирсэн. Гэтэл
Потифарын эхнэр нь Йосефт дурлаж тэр сайхан залуу хөвгүүнд тэр залуу сайхан эдэр залууд дурлсандаа болж тэрийг одоо тэрнгээр Йосефээр бузар муухай зүйл хийлгүүлэх гэж оролдоод тэрэндээ чадаагүй учраас тэрийг хийлгэж чадаагүй учраас шоронд явуулсан байгаа тий. Тэгэхдээ шоронд ч гэсэн тэр хүн шорон дотор тэр үеийн шорон гэхээр одоогийнх шиг ичим биш байгаа. Тэгээ одоогийн шоронгууд бол хөгжилтэй орнуудад бол маш сайхан болцсон гэж сонсдог. За Монголын хэцүү байж магадгүй. Гэхдээ тэр 2000 хэдэн мянган жилийн өмнөх Египтийн шорон гэж ямар зүйл байсан биднэрт бол төсөөлшгүй хүйтэн чулуу тий одоо хулган харах гүйлдсэн одоо ямар газар байсан хоол идэх зүйлчгүй тийм хэцүү газар. Тэгсэн мөртлөө шоронгийн даамлын таалалд нийцэж шоронгийн даамлын одоо бүхий л зүйлийг хариуцлагатай маш шударга зөв байсан учраас тэр даамал бас эрх мэдлийг шорон дотор нь хүртэл тэр хоригдол хүнд өгөөд хичнээн амжилттай явсныг бид нар мэдж байгаа. Тэгээд Египтийн хааны дараагийн бас шадар сайд болж үе олон бас тэр үед Египт чи өөрөө хүчрхэг улс байсан учраас маш олон улс үндэстнүүдийг бас захирж байсан. Тэгээд тэр үйл явдлыг бид нар сайн мэддэг тийм Йосефийн түүх байна, бас Даниэл байна. Даниэл бол мөн Израильчууд Вавилон руу цөлөгдөөд тэгээ Вавилонд очсон бас л харин боол байсан цөлөгдөж очсон хүн гэдэг чинь бас л хамгийн муу дорд хүн байгаа. Тэгээд Даниэл бас зөвхт сайн байсан үйлсээрээ бас л шудраг зөв сайн ажиллаж байсан учраас бас хааны шадар сайд болдог. Тэгээ тэр Даниэлийг шадар сайд болоход нь атаархсан, хорссон, бусад түршмэдүүд, албатууд нь бас хорсож Даниэлийг яаж унгаах вэ? Энийг юугаар унгаах вэ гэд. Тэгээ хийж байгаа ажил дээр ямар ч алдаа гаргахгүй байсан учраас Даниэлийг ажиглаад энэ өөрийнхөө бурханд 3 удаа мөргөдгийм байна. Тэгвэл энэ өөр юунд ч мөргөж болохгүй зөвхөн хаанд мөргөнө гэдэг тушаал гаргачих. Тэгэх юм бол энэ нөгөө өөрийнхөө бурханд мөргөх нь ингээ хаанд мөргөх нь тэрийг харъя. Энэ хэрвээ өөрийнхөө тэр хийж байгаа зүйлдээ үнэнч байгаад хаанд мөргөхгүй байвал энийг алуулах тушаал гаргана гэд зөвхөн хаанд мөргүүлэх тушаал гаргуулад тэгээд мэдээж Даниэл хаанд мөргөөгүй яг Мордехай шиг 3 удаа бурхандаа залбирч мөргсөөр суусан учраас түүнийг арслангийн нүх рүү хайдгийг бид нар мэддэг те. Арслангийн нүх рүү хайдаг, найзуудыг нь бас галтаа халуун зуух руу хайдаг. Гэвч хаан үнэхээр Даниэл тайртай байсан учраас тэгээд арслангуудыг бурхан амийг нь хааж идүүлэхгүй байж чадсан учраас Даниэл аврагддаг. Тэгээд хаан өөрөө гүйж очиод Даниэлаа чамаг чиний бурхан чинь аварсан уу, чи байна уу, амьд байна уу гэд өөрөө хаан очиж арслангийн нүхний үүднээс ингээд Даниэлийг дууддаг. Тэгээд буцаа Даниэлд маш их өндөр эрх мэдэл өгдөг. Тэгээд эндээс юу харагдаж байна вэ гэхээр Бурханы өмнө үнэхээр зөв шударга байж яг Бурханы даалгасан ажлыг болон тухайн өөрийнхөө хийж байгаа ажил үйлсдэрээ ямар ч хүний өмнө алдаа гаргахааргүй, хинээр ч өөлөгдөхөөргүй, хин ч энэгээр нь дэгээдээд унгаач, энэ явдлаар нь энийг гогдоод унгаач гэх ямар ч алдаагүй хүн ажиллаж байх юм бол хичнээн одоо арслангийн ам руу шидүүлсэн ч гэсэн халуун гал руу шидүүлсэн ч ямар хүнд хэцүү одоо ингээд үндэснээр хороогдох нөхцөлд очисон ч гэсэн тэр хүн үнэхээр даравч одоо дарагдахгүй. Үнэхээр бурханы хамгаалалт, бурханы тэр хүнийг ажиглаж байгаа харж байгаа хараа байдаг учраас зөвхт үйлс нь ялж, зөвхт үйлсээрээ тэр хүн өргөмжлөгдөхөд бэлэн байдаг байна. Тэгээ энийг бид нар яг Даниэл, Йосеф энэ жишээнээс харлаа. Бас Давид хаан ч гэсэн хончин хүү байсан. Тэгээ Саул хаанд хичнээн хөөгдөж бас алуулахаар хэдэн жил хөөгдөж туугдж явсныг бид нар мэддгээ. Энэ бүх түүхүүдийг бид нар мэдж байгаа. Тэгэхээр бүгдээрээ нэгдүгüүрт нь сурах гэж байгаа зүйл маань юу гэхээр бид нар эргэн тойрондоо хаана юу хийжсэн, цэвэрлэгээ хийжсэн ч бай, юу ч хийжсэн бай, ямар ч ажлыг хийж гүйцэтгэжсэн бай, тэр газараа хэрвээ би л өөрөө үнэхээр хинний ч өмнө буруу тогтхааргүй зөв байх юм бол хичнээн хавчигдчихсэн ч гэсэн дарагдахгүй шүү гэдгийг санаж бүгдээрээ яг үнэхээр эзний зөвхт замаар явж байвал өргөмжлөгднө гэдгийг сурж авахыг хүсэж байна. За тэгээд бүгдээрээ миний хэцүү ч гэсэн үргэлж бурхны өмнө зөвийг үйлдэж байхад бурхан заавал өргөмжлөнө. Хичнээн хэцүү ч гэсэн үргэлж бурхны өмнө зөвийг үйлдэж байхад бурхан заавал өргөмжлөнө гэдгийг санаж авцгаая. За тэгээд цаашаа ингээд 3-аас 14 дээр болохоор
яг адилхан нэлээд юм ижил утгатай үйл явдлууд болж байгаа. Тэр нь юу гэхээр Эстер тэгээд дахиад хаантай уулздаг. Эстер дахиж хаантай уулзаад дахиж хааны өмнө сөхөрч унаад одоо тэр яг Хамаан яг юу хийснийг нь хэлж байгаа. Ямар тушаал гаргаад ямар үйл явдал болох гэж байгааг хэлсэн. Тэгээд тэр тушаал нь юу байсан гэхээр тэр 12 дугаар сарын 13-нд тэр Адар сарын 12 дугаар сарын 13-нд яг Ихудачуудыг байгаа газарт нь тэр 127 аймгаар тархан суусан бүх Ихудачуудыг бүгдийг нь хүүс тэмдрэн устгаж бүгдийг нь одоо үр хүүхэд нялхас өтгөс эр эм гэхгүй бүгдийг нь устгаж өгөө хийх гэжсэн тэр аимшигын тушаал зарлиг гараад очсон. Тэгээд тэднийг тэр тухайн байгаа газрын бусад үндэстнүүд нь алж хороох тийм даалгавартай тийм нөхцөлтэй байсан. Тэгээд одоо яасан бэ гэхээр энийгээ хэлээд яг ийм зүйл болцсон байна. Одоо харин та энэ миний одоо төрөл садан элгэн садныг та хамгаалаач. Би тэднийхээ сүрлэг яг би хатан гэдгээр одоо ингээд бурхан хэнийг Эстерийг болоод өршөөгөөд Хамааныг алжчихсан байгаа. Тэгээ бас Мордехайг өндөр албан тушаалд аваачсан. Гэхдээ ард түмэнд маань аюул хിവэрэ байгаа. Яагаад аюул нь хിвэрэ байгаа гэхээр өмнө нь тэр Хамааны тамгаар тамгалсан тэр хааны бүгжөөр тамгалсан тэр зарлиг нь энэ 12 дугаар сарын 13-ны өдөр та нар Ихудачууд руу дайраараа бүгдийг нь алж хороогоороо тэгээд эд баялагийг нь та нар авч болно гэд ингээд бусад үндэстнүүдэд одоо зарилгадаад тэр тушаал гарцсан байсан учраас тэр тушаал бол хүчингүй болоогүй. Тэр тушаал бол хിവэрэ биелэгдэнэ. Хааны нэгэнт гаргасан зарлиг тушаал бол хүчингүй болдоггүй яг тийм хуультай байсан. Тэрийгээ яг ингэж за энэ хуулийг хүчингүй болголоо гэж тэр үедээ тэр хуулиа ингэж гаргадаггүй. Хааны үг бол гарсан бол гарсан, тушаал зарлиг буусан бол буусан. Яг тэр тушаал хിവэрэ байсан учраас Ихудачууд яг тэр өдөр үнэхээр алагдахад бас бэлэн байсан. Тийм учраас Эстер би яг төрөл садныхаа одоо сүрлийг харж твчихгүй нэ та тэр тушаалыг та тэр одоо зүйл дээр арга хэмжээ авч өгөөч гэдэг дахиад хааны өмнө очиж гуйсан байгаа. Хаан руу очиход тэгээд алагдах хэрвээ хаан тэр хүнийг тааж хүлээж авахгүй бол бас өөрийнх нь аймнаас эрсдэх тэр хууль бол байсан хിവэрэ байсан тий. Хэдийгээр урд дах өдөр нь ингээд Эстерийн хийсэн зүйлийг бурхан хариулсан ч юу Ахашяш хаан хариулсан ч гэсэн дахиад Эстер бас л амар эрсдэлтэйгээр нөгөө хааны сэтгэл яаж өөрчлөгдсөн байсныг мэдэхгүй те зүгээр нөхөртөөгөө харьцаж байгаа юм шиг харьцах аргагүй байсан учраас дахиад одоо амнасаа эрсдүүлээд хаан дээр очсон. Тэгээ хаан таягаа сунгасан учраас Эстер хэлэх зүйлээ хэлэх боломжтой байсан. Тэгээ эндээс зүгээр л нэг хэлэхэд эмэгтэйчүүд одоо бидний сайхан эмэгтэйчүүд нэрээ нөгөө хүмүүн төрлөختний дотроос өөрхий бидний эмэгтэйчүүд гэдэг нэг дээр үед бидний социализмын үеийнхаа нэг дуу бүжиг дуулаад тэгдэг байсан. Гэхдээ одоо ингээд бид нар бол нөхөртөөгөө бүр ингээд харьцахад ямар сайхан бэлэн ямар жаргалтай харин ч өглөж загнаж чи тэрийгээд гिचлээ энийг ингэчлээ гэд нөхрүүдтэй зөндөө өгүүлдэг юм эрх мэдэлтэй байгаа. Гэтэл тэр хатан бол нөхөр дээрээ очих эрх мэдэлгүй. Хэрвээ нөхөр нь хүсээгүй байхад очих юм бол одоо алуулахад бэлэн тийм нөхцөлдөл тэр Эстер тэр гоо үзэсгэлэнтэй тэр үеийнхаа тэр олон үндэсний эмэгтэйчүүдийн дотроос гоо үзэсгэлэнгээрээ ялгарсан одоогийнхоор бол дэлхийн мисс юу гэдیں те тэр гайхамшигтай тэр гоё эмэгтэй тэр хүн одоо нөхөр дээрээ очиод нэг юм хэлэхтэл ингээд алуулахад бэлэн байсан байна гэхээр ямар хэцүү байсан юм бэ бид нар ямар жаргалтай байгаа юм бэ гэдгийг бас зүгээр энэ жоохон зүйлээс ч гэсэн харахад илүүдэхгүй байх гэж бодож байна. За тэгээд ийм хэцүү нөхцөлд очоод дахиад ард түмнийхөө ингээд авралыг гуйсан байгаа. За тэгэнгүүт нь хаан буцаага та хоёр хүссэн зүйлээ хийж болно. Та хоёр тэр хуулийг одоо буцаах ямар зүйлийг хийж болохоор байна. Одоо та нар яаж ард түмнээ аврах уу тэр бүхнээ хийж болно гэд бүх эрх мэдлийг нь Мордехай Эстер хоёрт өгсөн байгаа. За тэгээд тэгэнгүүт нь Мордехай тушаал гаргаад тэр өдөр Ихудачууд өөрсдийнхээ амийг хамгаалахын тулд өөрсдөнрүүгээ дайрсан хүмүүс рүү тэмцэж болно гэсэн хариу тушаал гаргасан. Тэр үед буцаагаад дахиад тэр нөгөө тамгад бүгжөөр нь хамгаалаад тэр өдөр өөрсдрүү чинь дайрсан ямар ч одоо хүн цэрэг айрам юу ч бай та нар руу дайрах юм бол та нар өөрсдөө амиа аврахын төлөө буцаад тэр хүмүүсийг харин ч хороож устгаараа гэсэн тушаалыг дахиад 127 аймгаар дахиад тэдний хил усаар нь
болон Иудачуудын өөрсдийнх нь хэлээр тэр тушаалыг гаргаад тэгээд тэр өдөр болохоос нь өмнө маш олон тийм хааны хамгийн хурдан морд хамгийн хурдан хүлгүүдийг агссан зарлагуудаар цэргүүдээр маш хурдтайгаар тэр олон аймагуд тараасан. Тэр чинь хэдэн өдөр шөнө явж ижил хүрэх газрууд байгаа шүү дээ. Тийм мэдээж одоо мориор явж очино гэдэг чинь тэр энэтхгээс одоо өнөөгийн тэр энэтхэг Бангладеш одоо юу вэ? Пакистан тэр бүх одоо ойролт орнуудын орнууд Нашлаад тэгээ Иран, Ирак, Афганистан, Израиль хүртэлх улс орнууд гэхээр тэр орон зайд маш их мордоор хурдан мордоор довтлогож хэдэн өдөр хэдэн сарын явж ийсэн. Тэр хугацаанд маш хурдан довтлогож явуулаад буцаагаад Иудачууд өөрсдийг нь аврах тэр тушаалыг бас явуулж хамгаалуулад тэгээд Израиль үндэстэн тэр үед одоо сүрхээс хамгаалагдсан юм гайхамшигтай үйл явдал болж байгаа. Яг энэ хэсэг дээр тэгээ энэ баярыг одоо ч гэсэн өнөөдөр ч гэсэн израильчууд тэмдэглэдэг. Энэ нь яг 4-р сарын үед болдог Пурим гэж баяр байдаг. Тэгээд маш баяр хөөртэйгээр израильчууд өнөөдөр тэмдэглээ. Тэгээд бэлэг сэлт бие биендээ өгдөг. Энэ өдөр ч гэсэн бас тэд нэр баяр хөөр тэмдэглэж бэлэг сэлт өгч ингээд болсон. Тэгээд тэр нь одоо энэ олон мянган жил үргэлжилж байгаа. Тэгээд нэг сонирхолтой зүйл байдаг, нэг тийм бичээн гэх юм уу? Нэг дотроо ийм варен шиг юмтай ийм нэг diamond хэлбэртэй ийм бичээн байдаг. Тэгээ тэрийг хамааны чих гэж нэрлэдэг. Тэгээ тэр хамааны чих гэдэг юм тэр бичээнээ бие биендээ өгөө тэрийг иддэг. Тэгээ хамааны чихийг одоо тэр дайснаа дарсны тэр баяр хөөргийг ингээд израильчууд тэмдэглэдэг. Тийм баяр одоо хийгддэг юм байлээ. За тэгээ эндээс одоо яг энэ хэсгээс юу харах гэж байна вэ гэхээр яг энэ үйл явдал дотор өмнө ч гэсэн ярьжсэн те бурхан харагдахгүй байгаа. Бурхан ингэж оролцлоо. Бурхан тэгж аварлаа ч гэдэг юм уу, тийм үгээ хэлсэн байна гэдэг юм харагдахгүй байгаа ч гэсэн энэ бүхний ард бас л бурхан ажиллаж исэн учраас энэ Ахашвяш хааны зүрх сэтгэлийг яг энэ Хаман, Мордохай энэ хүмүүсийг тааламжтай зүйлийг хийхэд бэлэн, ийм зөөлөн зүрх сэтгэлтэй байлгаж энэ тушаалыг гарахыг нь зөвшөөрж өөрсдийнхээ аймыг та нар хамгаалахын төлөө юу хүснээ хийгэрээ гэд энэ бүх эрх мэдлээ ингээ Мордохайд өгсөн. Энийний цаана үнэхээр бурхан ажиллаж байсан. Бурхан бас яг өөрийнхөө ард түмнийг хамгаалж исэн. Тэгээ мэдээж өмнөх бас миний ярьжсэн 4-р бүлэг дээр эдгээр мацаг байран уйлан гуйж, шорон дээр сууж, үнс нурман дээр сууж ингэж дорж эзний өршөөлийг гэрэн гуйж ясныг бид нар мэдж байгаа. Тэгээд бурхан тэдний тэр залбиралд ингээд хариулж байсан. Тэгвэл бүгдээрээ эндээс одоо юг сурах вэ гэхээр одоо энэ дээр бол яг ингээд үндэстнээ аврахын төлөө бас Эстер Мордохай хоёр хичээнгүйлэн ажиллаж Эстер дахиад хаан дээр очиж ингэж гуйж явж байгааг нь харж байна. Тэгвэл бидний хувьд энэ зүйл юу вэ гэхээр бидний хувьд аврагдаагүй, мөнхийн авралыг авч чадаагүй юу олон хүн бидний эргэн тойронгоо байгаа. Ах дүүс маань байгаа, заримынх маань аав ээж, заримын маань хүүхдүүд, эргэн тойрны хүмүүс маань, найз нөхөд маань байгаа. Тэгвэл бид нар тэр аврагдаагүй эргэн тойрныхоо олон бидний хамаатан саднуудаа би төрөл саднуудаа одоо сүрч ингэж өгөө болохыг би яаж харж твчих вэ гэд ингээд Эстер уйлж байгаа шиг бид нар бас тэр аврагдаагүй хүмүүс маань нэг нэгээрээ одоо гонигтай мэдээ ирээд ингээд энэ дэлхийгээс явдаг. Тэр хүмүүс хаашаа явж байгаа гэдгийг бид нар мэдж байгаа тий. Тэр олон хүн ингээд чимээгүй яваад өгөхөд бид нар дуугаа тэднэргээ явуулаад үдээд ах уу. Тэд нар мөнхийн сүрэл рүү явж байгаа. Тэр мөнхийн сүрэл рүү явж байгаа хүмүүсээ бид нар тоохгүй явуулаад ах уу тий. Тийм учраас бүгдээрээ яг тэр аврагдаагүй байгаа олон хүнийхээ төлөө яг Эстер шиг тууштай дахин ингэж тэмцэж бас л гуйж тэдний төлөө тэднийг аврах ажлыг хийхээ зогсохгүй байх ёстой байна. Тийм учраас хоёрдугаарт нь бүгдээрээ аврагдаагүй хүмүүсийнхээ төлөө тасралтгүй залбирanгуйж хичээл зүтгэл гарган ажиллах шаардлагатай байна. Тэгээ өөрсдөө үлгэрлэн, өөрсдөө зөв үйлсээрээ, өөрсдийнхөө яг тэр Мордохай шиг, Эстер шиг, Даниэл шиг, Давид шиг, Йосеф шиг тэр зөв үйлсээрээ бас л эргэн тойрныхоо хүмүүст зөв үлгэрлэж тэдний төлөө хичээнгүйлэн залбирлах ажлаа зогсоохгүй байх хэрэгтэй байна. Тэгээд энэ дээр би бас дахиад нэг жишээ ярихад одоо Английн парламентийн одоо 1700
60-аас 1830 оны хооронд амьдарч исэн William Wilberforce гэдэг хүний тухай би бас жишээ хэлмээр байгаа. Энэ Wilberforce бол бид та нар Гайхамшиг тайр гэдэг киног үзсэн үү? Тэгээ нөгөө Гайхамшиг тайр дуутай холбоотойгоор хийгдсэн яг тийм Английн яг парламентын гишүүн тийм William Wilberforce гэдэг хүний тухай тэр хүн юу хийсэн бэ гэдгийг мэдж байгаа бах тий. Тэр хүн бол яг боолын худалдааны эсрэг тэр парламентэд боолын худалдааг үгүй одоо ингээд Африк твээс Атлантын далаагаар ингээд Африк твээс олон боолуудыг Англи руу Европ руу авчирдаг байсан англиар дамжуулаад. Тэгээд тэр боолын худалдааны эсрэг тэр боолын худалдааг зогсооё, тэр боолын тээвэрлэлтийг зогсооё гэж 20 жил тэмцсэн гэж байгаа. Энэ хүн 20 жил парламентэд тэр мэдээж тэр үеийн нийгэмд боолчуудтай байсан те тэр баячул учраас тэнд мэдээж парламентэд сууж байгаа хүмүүс эрх мэдэлтэй баян хүмүүс байгаа. Тэд нар бол тэр боолын нийгмийг тэр чигээр нь хадгалж одоо үнгүй хөлс хөдөлмөрөөр одоо өөрсдийнхөө ажлыг тариалан талбай одоо үйлдвэрлэл 1850-60 он гэдэг чи яг үйлдвэрлэлд эхэлжсэн тийм машинчжсэн техник технологи одоо яг нэвчрээд машин үйлдвэрүүд баригдчихсэн. Тэр үед боолуудаа хална гэдэг бол маш их төрөнгнөөсөө татгалзах учраас тэр эсэргүүцэлтэд тулгарч байсан. Тэгээд 20 жил тэр хуулийг гаргахын төлөө тэмцсэн гэж байгаа. Одоо энэ Атлантын далаагаар дамжиж ирэх боолуудыг авчирч худалдаалах энэ үйл ажиллагааг зогсооё гэдэг энэ хуулийг гаргахын төлөө 20 жил тасралтгүй тэмцэж тэр компанид ажлыг удирдахжсэн. Тэгээд Гайхамшиг тайр дуутай яаж холбогддггүй гэхээр Гайхамшиг тайр дууг зохиосон эзэн нь болохоор Джон Ньютон гэж хүн байдаг. Тэр Джон Ньютон өөрөө яг тэр боолын худалдааг хийдэг хүн байсан. Өөрөө боолын худалдааг хийж өөрөө үе олон боолуудыг Англи руу авчирдаг байсан. Тэгээд харин нэг удаа осолд ороод далайн сүрэлд ороод тэгээд бүр аимшиг яг үхэлтэй яг үхэж явахдаа бурханаас гуйж бурхан аварсан учраас тэр хүний амьдрал оронгороо өөрчлөгдөд тэр боолын худалдаа тэр бүхнээ орхиод яг тийм даруусаа тэгээд яг бурханы өмнө бууж ирээ тэр гайхамшиг тайр гэдэг дууг зохиосон тий. Гайхамшиг тайр юутай сайхан хайр вэ тий. Эргээд харахад үнэхээр хайр байлаа гэд дуулдаг тэр дууг зохиож ирсэн. Тэгээ энэ хүнтэй бас энэ William Wilberforce хамтарч ажиллаж байсан. Тэгээ бас өөрийг нь тэр яг парламентэд байхад нь хэд хэдэн хүн өөр дөр нь ирээд за ийм Томас Кларксон, Ханна Мор, Чарльз Миддлтон гэсэн ийм хүмүүс ингээд тэр парламентын гишүүн дээр ирээд та энэ боолын худалдааны эсрэг ажиллаач гэж гуйсан учраас энэ ажлыг ингээ 20 жил өөрөө удирдах хийжсэн. Тэгээд энэ Wilberforce бол яг одоо нөгөө нэг парламентын их хуралд нөгөө нэг хуваарай юу ядаг штэ тий өөрийн гэсэн намгүй хуваарай ингээд гишүүн болдог. Тэгж хуваарай гишүүн болсон. Тэгээ их хурлын гишүүн болоход дөнгөж 21 настай байсан. Кембрижийн их сургуульд төгсөн Кембрижд бакалавра хийгээд тэгээд магистра хийгээд тэр үеийнхаа бас ерөнхий сайд болсон Пит хин гэж байлаа. За тэр хүнтэй яг их сургуулийн найзууд байсан. Тэгээд дараа нь тэр найз нь яг бүр ерөнхий сайд болж исэн байна Английн. Тэгээд тэр найзтайгаа улс төр ярьж ингээс дуртай байсан учраас парламентэд өөрөө хуваарай ингээ гишүүн болсон хүн байна. Тэгээд яг ер нь илүү албан тушаал тэр найз нь бас өгөх боломж байсан боловч мань хүний хувьд тийм тушаал аваагүй хуваарай байсан нь бас намаас харьяат бууссан ингээ өөрийнхөө эрхчлөөтэй байхыг хүсчихсэн. Дээрэс нь бас харааны бэрхшээлтэй маш их хараа муутай хүн байсан. Тэгээ сүүлдээ бараг уншиж чадхааргүй тийм хэмжээнд маш хараа муутай байсан гэж би уншиж сонслоо. Тэгээд бас дараа нь одоо боолын худалдааг зогсооход тэгээ тэр хууль гаргаад зогсчоогүй. Тэр хууль нь 1887 онд эхэлсэн 1787 онд эхэлсэн хууль нь 1807 онд одоо яг тэр хууль гарсан ингээ 20 жилийн дараа гэсэн. За тэгээ өөрөө 1833 онд нас барсан гэж байгаа. Тэгээ 1833 онд нас барахаас нь 3 хоногийн өмнө боолчлыг бүр үгүй хий гэсэн хууль гаргасан. Бас тэр худалдаагаа зогсохгүй бас боолыг угаасаа боолчлын энэ үйл ажиллагааг үгүй хийя гэдгийн төлөө бас тэмцэжсэн. Тэгээ энэ хүн яг нас барахаасаа 3 хоногийн өмнө за одоо тэр дахиад тэр бүр боолчлыг Англид байхгүй болгоё гэсэн хуулийг
гаргасан юм байна. Тэгээ тэр хуйлаад өнгөж сонсоол хөрөх юм эзэн рүүгээ явсан ийм хүн байна. За тэгээ энэ хүмүүс бол мэдээж бидний уншиж байгаа Библиэр уншсан Мордехай, Эстер, Даниэл, Йосеф, Давид тэгээд энэ Вильям Вилберфорс гэдэг энэ хүмүүс бол бүр агуу том үлсийн төлөө тэмцэж байна те. Бүр засаг төрийн хэмжээнд, бүр улс төрийн хэмжээнд хаад ноёдынхоо дандаа шадар сайдуудын хэмцээнд очихоор үнэн зөвийн төлөө тэмцэжсэн хүмүүс. Тэг бид нар бол одоо би энэ хөөрхөн залуучууд, оюутнууд, хүүхдүүдээ болоо те нар ирээдүү. За манай нинжээ сууж ийн. За хишгээ маань ч гэсэн байна, залуу хүмүүс байна. Энэ хүмүүс бол бас ийм үйл хэргийн төлөө явхад оройтойгүй байна. Оройтойгүй шүү. Бурхантай явж байгаа хүмүүс их үйлсийг хийх боломжтой шүү. Бурхантай явж байгаа хүмүүс Бурханы зөвөөр, Бурханы замаар явж байхад үнэхээр боолуудыг тэр аимшигын боолын худалдааг тэр боолчлыг ялан дийлсэн тэр хуулийг гаргахын төлөө тэмцсэн тэр гайхамшигтай үйлсийг хийсэн байна те энэ хүн. Биднэрт агуу үйлс хийх боломж байна. Бурхантай зүг. Яагаад гэвэл Бурхан гэж бүхнийг захирж байгаа, бүхний эрх мэдэлтэй энэ дэлхийн ертөнцийг бүтээсэн, бүтээгч энэ дэлхийн ертөнцийг энэ одоо 24 цагт нь эргэлдүүлээд 365 хоногт нь нарыг тойруулаад энэ бүх ертөнцийг захирж байгаа эзэн бидний талд байх юм бол биднэрт хийж чадахгүй зүйл гэж байхгүй. Нөгөө дахиад би нэг амар социализмын үеийн юм яриад нөгөө бидний одоо хийж чадахгүй зүйл байхгүй гэж нөгөө Сүгатрийн үгийг бид нар хөвгт бахтай айгүйх уншдаг байсан. Тэр шиг үнэхээр тэр гайхамшигтай эзэн байгаа учраас бид нар үнэндээ гайхамшигтай их үйлсийг хийх боломж байна. Тэгэхээр за дараагийн нэг ганцхан ишлэлийг нь би бас хэлье. 17 дугаар ишлэл бол ганцаараа бас чухал ишлэл байгаа. За энэ дээр яасан гэхээр хааны үг тушаал хурч буй аймаг хот бүрд Ихудачууд баярлан хөөрч найр наадам хийцгэн баяр төдрийг тэмдэглэв. Ихудачуудаас айх айдас ард олныг нөмөрсөнд газар орны ард түмнээс олон хүн Ихуда хүн болсон ажээ. За Ихуда хүн болно гэдэг нь өнөөдрийн бид нар бол Есүст итгэгч болно. Одоо Христ итгэгч болно гэсэнтэй яг адилхан тэр үеийн үйл явдлаар бол. За тэгвэл энэ хүмүүсийн энэ яг үндэснээрээ хороогдож сүрэх гэж байсан энэ ард түмэн харин ч илүү эрх мэдэлтэй болж, харин ч их хүч чадалтай болж, баяр наадам тэмдэглэж, өөрсдөө харин нөгөө өөрсөнд рүүгээ тулгарч байсан аюулын эсрэг зогсож тэднийг эсэргүүцэх ийм боломжтой болж, ингэж их баяр наадам тэмдэглэж, ийм гайхамшигтай үйлс болж байгааг нь хараад бусад үндэстнүүдийн хүмүүс тэр Ихудачуудаас айж тэгээд өөрсдөө Ихуда үндэстэн бол Ихуда болёо гэд тэр Ихудаан шашинд орё гэд ингээд итгэж та нарын итгэл үнэмшлийг авъя. Та нарын итгэдэг бурханд итгэя гэсэн энэ шийдвэрийг гаргаад олон хүн одоо бурханы авралд орж исэн харагдаж байна. За яг энэтэй адилхан жишээ бас Египтээс гарсан үйл явдал дээр болдог тийм. Египтчүүдийг 10 гамшигаар бурхан цохиж нэрвсний дараа өөрсдийнх нь бурхад ямар хүчгүй болсныг харсныхаа дараа олон Египт хүмүүс бас Израильчуудад өөрсдөө сайн дураараа бүр эмиг алтан эд хэрэглээ бүр ингээд сайн дураараа өгч тэднэрт маш их бэлгэсэлтийг өгсөн байдаг. Тэгсэн хүмүүс бол яг Ихуда боллоо гэж хэлээгүй ч гэсэн тэд нар бол бас л яг энэ бурхан л үнэн юм байна. Энэ бурхан ч ийм гайхамшигтай юмыг хийлээ. Бидний тэр үеийн Египтийн бурхад бол 2-3 мянган бурхад байдаг байсан тийм. Би нөгөө нэг бас өмнө ярьжсэн. Тэгээд Ра гэдэг нарны бурхан, үхлийн бурхан. Тэд нар ч ингээ нэг ийм нохоо мохоо муур зуур янз бүрийн толгойтой ингээд хүн шиг хүмүүс юмнууд ингээд байгаад байдаг шүү дээ. Хөшөө мөшөө тэр Египтийн зургууд тэд нар бүгдээрээ бурхтууд байдаг байсан. За нарны бурхан бол хамгийн том бурхан байсан. Тэгээд тэр олон үе олон жил итгэжсэн тэр 2-3 мянган бурхтаас нь үнэхээр өөрсдийг нь аварч чадаагүй. Харин Израилийн өөрсдийнх нь боол байсан Израилийн бурхан сүр хүчээ харуулад тэр гайхамшигт үйлсийг хийгээд Израильчуудыг чөлөөлж ирснийг хараад Египтчүүд бас айдас давтаж Израильчуудад маш еврейчүүдэд Ихудачуудад маш их бэлгэсэлт өгч ирсэн гэдэг нь харагдчихсан. Тэгээ эндээс юу хэлэх гээд энэ нөхөр бид нар хэрвээ гэрчлэлтэй амьдарч чадах юм бол вэ штэ. Бид нар өөрсдөө зөв байж чадах юм бол эргэн тойрны хүмүүс маань Бурхны сүр хүчийг биднээс харах боломжтой. Бид нар агуу үлсийг чих боломжтой. Бид нар өөрсдийнхөө эргэн тойрныхоо хүмүүст үнэхээр үгээрээ яриад за бурхан байдэн шүү гэд
Тэ үйлсээрээ хийхгүй мөртлөө өөртөө ууралдаг, хэрэлддэг, загнадаг, муудалцдаг, эсвэл нөгөөдөлтэйгээ адилхан буруу зуруу юм хийгээд ч юм уу одоо ямар ч үйлсгүй мөртлөө үгээрээ хөөе манай бурханд итгэж манай цуглаанд ирээч гээд байх юм бол хийн ч сонсохгүй, хийн ч харахгүй, хийн ч бид нараас тэр үнэн хүч, сүр хүч, гэрэлгээгээ тэр яг жинхэнэ хүчийг, жинхэнэ сүрийг бол итгэлийг бол олж харахгүй, харин зөвхт үйлсээрээ яг зөв амьдралаараа бид нар ингэж гэрчлэх боломжтой. Тэгээд үнэхээр бас бид нар өөрсдөө зөв сайн байх юм бол одоо бидний жишээлбэл ажлын газрынхан маань хүмүүстэй чам шиг л сайн хүн байвал Монгол хүний аваад ирээ гэж хэлдэг гэсэн жишээнүүдийг би бас сонсоод баярлдаг те. Бид нар үнэхээр зөв сайн ажиллах юм бол тэгээ яг найзыг чи ажилд авъя гэд те. Ажилд авдаг. Яг тэрэн шигээ бид нар яг зөв шударга сайн үнэнч хийх ёстой зүйлээ зөв хийгээд зөв гэрчлэл үзүүлээд явж хахад бид нар хүмүүсийг бурханд одоо авчрах боломжтой байна. Тэгээд гуравт нь миний хэлэх гэж байгаа зүйл бидний гэрчлэлийг хараад хүмүүс бурхан дээр ирэхийг хүссэн тийм хэмжээнд амьдрах шаардлагатай байна. Бидний гэрчлэлийг хараад хүмүүс бурхан дээр ирэхийг хүсэх тийм хэмжээнд амьдрах шаардлагатай байна. За тэгээд гурван зүйлээ би дахиад хэлсэн гурван зүйлээ дахиад автаад хэлье. Хэцүүч гэсэн нэгдүгээрт нь хэцүүч гэсэн үргэлж бурханы өмнө зөвийг үйлдэж байхад бурхан заавал өргөмжлөнө. Хэцүүч гэсэн бурханы өмнө зөвийг үйлдэж байхад бурхан заавал өргөмжлөнө. За хоёрдугаарт нь аврагдаагүй хүмүүсийн төлөө тасралтгүй залбирanгуйч хичээл зүтгэл гарган ажиллах шаардлагатай байна. Гуравдугаарт нь бидний гэрчлэлийг хараад хүмүүс бурхан дээр ирэхийг хүсэх хэмжээнд амьдрах шаардлагатай байна. За бүгдээр хамтдаа залбирцгаая. Халелуя. Хайртай бурхан эзэн минь тандаа талархъя. Тэгээд үнэхээр та энэ гайхамшигтай жишээг энэ Эстер номын үйл явдлыг бидэнд өөрийнхөө хүмүүсээр дамжуулан бичиж үлдээж бид нарт энэ үгийг өнөөдөр бид нарт хэлж байгаа учраас сануулж байгаа учраас баярлалаа. Тэгээд эзэн минь бид нар үнэхээр таны өмнө гэрчлэлтэй амьдрахыг та зөвшөөрөөч. Бидний гэрчлэгчэд яг зөвөөр таныг харуулдаг хүмүүс байхад туслаач. Хүмүүст муу үлгэр жишээ болох биш. Харин эзэн минь зөвөөр таныг харуулж чаддаг байхад туслаач. Бид нэр эргэн тойрондоо байгаа зөвхөн монголчууд гэлтгүй ажлынхаа газрын өөр үндэсний хүмүүст ч гэсэн үнэхээр зөв шударга, даруй, төлөв, хичээнгүй, чадварлаг, тэр итгэмжтэй, тэр сайн сайхан байдлаараа үнэхээр энэ хүн ямар гоё хүн бэ? Энэ хүн ямар сайхан хүн бэ гэж үлгэр жишээ авахаар тийм хэмжээнд амьдарч бид нартай ойр дотносож бидний үг зөвлөгөөг авахыг хүсдэг тийм хэмжээнд амьдрахыг зөвшөөрөөч. Тэр үед нь бид нар өөрийнхөө итгэлийг хуваалцахад бэлэн байж чадна эзэн минь. Тэгээд бид нар үнэхээр гэрчлэлтэй байж хүмүүс таныг бидний амьдралаас олж харах хэмжээнд амьдрахыг та зөвшөөрөөч гэж гуйж байна эзэн минь. Таны үгэнд итгэмжтэй байхад та туслаач эзэн минь. Та бид нарыг ашиглаж, та бид нарыг хэрэглээч гэж гуйж байна Есүсээ. Тэгээд тандаа бүхний төлөө талархan Есүсийн нэрээр гуйлаа. Амен.